Хахуул аймаг дахь төрийн аудитын газраас аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн талаарх ээлж зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1-р сарын 16-ны өдрийн 0-1 тоо тогтоолоор аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 50 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбарт мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56-гийн 5 дахь хэсэгт сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал эсвэл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагт хөрвүүлнэ гэж тус заасан байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81 дахь хэсэгт аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээх хэрэггүй бол зөрчлийн тухай хууль болон төрийн албаны тухай хууль заасан хариуцлагыг хүлээхээр заасан байна. Иймд нөхөн сонгуульд оролцож буй нам эвсэл бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаараа хуулийн хугацаанд төрийн аудитын байгууллагад эрүүлэхийг зөвлөж байна.